За хэдүүлээ хазам 4-ийг эхлүүлье. За нэг хазмаар дуусгана. Бид маш том сэдв рүү дайрч байгаа учраас баг-багаар аажмаар сураад явнаа. За 4-р хичээлдээ тавтаа морилороо. Өнөөдөр бүгдээрээ уншиж сурах талаар үзье. Илүү сайн бас хурдан уншиж сурна гэсэн үг. Мөн анх удаа мэд сэтгэлээр мөн хайрын захиа уншиж байгаа мэт уншиж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сайн бөгөөд хурдан анх удаа уншиж байгаа юм шиг хайрын захиа уншиж байгаа юм шиг сэтгэлээр уншиж сурна гэсэн үг. За тэгээд сайн бөгөөд хурдан уншихаас эхлэе. Үнэн дээр дадлаг хийгээд илүү хурдан уншдаг болох үед илүү дээр уншдаг мөн ойлгох чадвар маань хавьгүй сайн болдгоо. Та өмнө нь хурдан уншиж сурах гэж оролдоод бүтлгүүтэж байсан уу? Зарим хүмүүс бүтэн нүрийг 4-5 секундэд уншаад бүгдийг нь тогтоож санаж чаддаг. Хэрэв бид оюун ухаанаа уншиж сургаж чадвал хүний оюун ухаан үнэхээр гайхалтай зүйлийг хийх нөөц боломжтой. Мөн анх удаа уншиж байгаа юм шиг уншиж сураарай. Их олон тохиолдолд та нар нэг хэсэг дээр ирээд би мэднэ. Урд нь энэ хэсгийг хэд удаа уншсан юм байна. Шинэ юм байхгүй байх уу гэж бодох болно. Тийм болохоор анх удаа уншиж байгаа юм шиг унш. Тэгээд бас хайрын захиа уншиж байгаа юм шиг уншаарай. Чи хайртай хүнээсээ захиа авлаа. Яаж унших уу? Уншлаа. Хөөх ямар гоё юм бэ? Хайрт Жон минь гэж ирээд л өөр хүнд ч бичихгүй зүйл бичжээ. Ийм хайрын захиа шиг унш. Хайрын захиа мөн юм чинь ингэж л унших хэрэгтэй. Библи бол бидний их эзнээс минь ирсэн хайрын захиа шүү дээ. Унших нь их чухал хэсэг юм аа. Есүс унших талаар садукеичуд болон фарисеучуудын эсрэг зүйлийг хэлсэн байгаа. Дараах хэсгийг хамт харцгаая. Харин Есүс тэдэнд хэлсэн нь Давид болон түүнтэй хамт байгсад өлсөختөө юу хийснийг та нар уншаагүй гэж юу? Мэдээж тэд нар уншсан байгаа. Уншиж байхдаа харин гол санааг нь ойлголгүй уншсан. Тэд нар ойлгоогүй. Тэгээд дараа нь та нар хуйлаас уншаагүй гэж юу гэсэн. Тэд нар уншсан. Тэр бүхэл тэр цагт тэд нар бүр цээжилсэн ч байгаа. Гэвч цээжилсэн гээд ажигласан гэсэн үг биш. Матай 19-ийн 4-дээр дахиад тэр хариулаад ингэж хэлсэн. Та нар уншаагүй гэж юу? Тэд нар уншсан уу? Тийм ээ. Тэд нар харин ойлгосон болов уу? Үгүй. Матай 21:16 дээр түүнд та эдний юу хэлж буйг сонсож байна уу гэхэд Есүс тийм ээ хөхүүл хүүхдүүд нялхсын аманд магтаалыг та өөртөө бэлдсэн гэснийг та нар огт уншаагүй юм уу гэв. Тэд нар уншсан боловч ойлгож хүлээж аваагүй. Тэгээд Матай 21:42 дээр та нар бичээсээс уншдаггүй юм уу гэж Есүс асуудаг. Тийм ээ, тэд нар уншсан. Гэхдээ тэд ойлгож уншаагүй. Та нар Библийн хэсгийг хэдэн зуун удаа уншиж болно. Тэглээгээд ойлголт авсан гэсэн үг биш. Тэд уншсан, тэд бүр цээжилсэн. Гэхдээ тэд ойлгож хүлээж аваагүй. Матай 22 дээр Бурханаас та нарт айлцсныг уншаагүй хэрэггүй гэж хэлсэн. Бодоод үзтээ. Та нарт Бурханы айлцсныг та нар уншаагүй юу? Тийм ээ, би уншсан. Бид нэр фарисеучуд шиг байна уу? Садукеичуд шиг байна уу? Тэгэхээр байна штэ. Библиэ нэгээд энийг би мэднэ гэх мөчөд л та том асуудалд орж байгаа юм. Та юу ч сурахгүй байгаа болохоор сохор болж байгаа хэрэг юм аа. Та Бурхны үг рүү ирэхдээ түүнийг бичсэн нэгэнд хайртай сэтгэлээр ирэх хэрэгтэй. Бурхны үг бол хайрын захиа. Бидэнд өгөгдсөн захиа юм аа. Энэ бол үнэхээр чухал шүү. Үүнийг сайн сэтгэлдээ тунгаагаарай.